Сайн байцгаана үзэгчдээ хуваалцсан ярилцлагын нэвтрүүлгийн 9 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид өнөөдрийн зочноор улсын 1-р төвийн эмнэлгийн уролог андрологийн төвийн эмч Мягмар Сүрэнг урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хоёулаа өнөөдөр бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хувьд юуг анхаарах шаардлагатай байна вэ? Тийм ээ. Энэ талаар бас түлхүү ярилцсан. Тэгээд таныг яагаад өнөөдрийн бас энэ сэдвүүрээ сонгож авсан гэхээр бас манайхтай байнгын ингэж хамтарч ажилладаг бас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талтай бол бас ингээ байнгын хамтарч ажилладаг. Манайхаас бас зохион байгуулдаг сургалтанд одоо хичээл заадаг. Дээрээс нь бас ингээд хамтарч ажиллах аян маяг гэж хамтарч нэгдэж ажилладаг болохоор бас таныг бас онцгойлоод энэ талаар энэ сэдвийн хүрээнд бас ярилцъя гэж зорьсон. Тэгээд юуны өмнө өөрийгөө нэг товчхон танилцуулаад хоёлаа яриагаа эхлэе тийм ээ. За баярлалаа. За намайг Мягмар Сүрэн гэдэг. Би улсын 1-р төвийн эмнэлгийн уролог андрологийн төвийн эмч Агаахны магистр юм хүн байна. Тэгэхээр энэ үзэгчд маань нэг уролог андролог гэхээр бас сайн бас олон улсын нэршил болохоор бас сайн ойлгохгүй шүү дээ. Энийг нэг та нэг бас товчхон задлаад хэлвэл бас үзэгчд нь илүү сайн ойлголттой болох тийм ээ. Тийм зөв уролог андролог гэдэг үг маань бүтлэхийн айлч улсууд олон улсын нэршлэрээ бол явдаг. За Монгол дээр хөрвүүлж үзье гэвэл уролог гэдэг нь бол бөөр шийсний замын замд тохиолддог ийм нийслэлийн эмчилгээ шаардлагатай энэ өвчин эмнэлгийг үзэж, оншилж, цааш нь судалж, урьдчилан сэргийлэх тал дээр арга хэмжээ авдаг ийм салбарыг урологийн салбар гэдэг. За урологийн салбараа дагаад энэ андрологийн салбар буюу эрэгтэйчүүдийн нөхөн үржихуйн эрүүл мэндийг хариуцдаг эрэгтэйчүүдийн эмч гэдэг андрологийн салбар байдаг. За энэ нь бол мэдээж түлхүү эрэгтэй хүн эмэгтэй хүнээс бие махбодоор юугаар ялгаатай тэнд байгаа ялгагдж байгаа тэр эрэгтнүүдэд тохиолдож байгаа өвчин эмгэгийг эмчлэх, онцлох, замун өрцөн сэргийлэх ийм асуудлыг үздэг ийм шинжилгээ ухаан байдаг. Тэгээ олон улстай бол мэдээж уролог, андролог ийм олон улсын нэршлэр явдаг байна. Тэрнээс бол яг эрэгтэйчүүд талдаа эрэгтэйчүүдийн эмч гэдгээрээ ер нь бол явах юм байна шүү дээ. Тийм андролог гэдэг маань өөрөө эрэгтэйчүүдийн эмч. Тэгэхээр нөгөө манайхаас ерөнхий сайдын чиглэлийн хүрээнд бол эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслтын зөрүүг багасгах гэдэг төлөвлөгөөг боловсруулад ажиллаж байна. Тэгээд энэ хүрээндээ болохоор яалтчгүй эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг анхаарах зайлшгүй бас нэг шаардлага нийтлэх хэрэгцээ бол бий болцсон байгаа нь судалгаануудаас илт харагдаад байна л та тийм ээ. Нөгөө зам тээвэр осол гэмтлийн ихэнх хувийг манай эрэгтэйчүүд, амиа оролтын бас ихэнх хувийг манай эрэгтэйчүүд эзэлж байна тийм. Тэгэхээр энэ шалтгаанууд юунаас үүдэж ингэж гараад байна вэ гэдэг тал дээр хоёул ерөнхийдөө түлхүү ярилцсан тийм. Тэгэхээр энэ сүүлийн үеийн тоо баримтаар эрт илрүүлэгт орж буй эрэгтэйчүүдийн хувьд ямар яг тоо статистиктай байна тийм ээ. Тэгээ энэ тал дээр бас та нэг товчхон мэдээлэл. За ерөнхийдөө бол сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд бол чухалчлан авч үзэж ярилцдаг. Үйл ажиллагаагаа чиглүүлдэг юм болцсон байж байгаа. За энэ нэг л шалтгаан байгаа. Тэр нь ерөөсөө л эрэгтэй хүний эрүүл мэндийн асуудлууд байна. За ингээ эрэгтэй хүний эрүүл мэндийн асуудал гэхээр ерөнхий үзүүлэлтүүд ингээ авч үзэх юм бол Монгол улсад Монгол хүн амын дундаж наслалт 71 байдаг. За эмэгтэйчүүд бол 76.5, эрэгтэйчүүд бол 67.1. За энэ эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалт даруй 9.5 жилээр бага буюу эрэгтэйчүүд маань хань ижлээ 10 жилийн өмнө орхиод очдог ийм харамсалтай байдаг. За энэ Монгол улсад 1965 онд дундаж наслалтын зөрүүг тодорхойлж үзэжсэн байлээ. За энэ 65 онд бол 2.3 жил байсан бэл. За ингээд өдгөө буюу 2021 онд бол 9.5 жил болж ихссэн ийм тоо байдаг. За дэлхийд гэвэл 2019 онд дэлхийн дундаж наслалтын зөрүү 5.1. Тэгэхээр Монгол улс маань дэлхийн дунджаас даруй 2 дахин их ингэ явж байгаа. За Монгол улс дотроо аваад үзэх юм бол хамгийн өндөр дундаж наслалтын зөрүүтэй газар бүс нутаг гэвэл Орхон аймаг статистикээр гарч ирсэн байлээ. Орхон аймагт эрэгтэй өмнөхтэй дундаж наслалтын зөрүү 11.7 жил байсан. За Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 67.1
нэг гэж дөрөв ярьсан. Энэ улсын дунджаас доогуур хэд хэдэн аймагуд байдаг. За үүн дээр бол Тархан уул аймаг 64.5, за Хөвсгөл 65, за тэгээд Говь Алтай, Увс, Доронд гэсэн аймагуд бол одоо улсын дундаж наслалтаас одоо энэ аймагуд бол бага байж байгаа. Гэх мэтлэнгийн ийм одоо ерөнхий үзүүлэлтэн дээр жишээлх юм бол харах юм бол ийм сөрөг одоо уруу үр дүн одоо эрэгтэйчүүд маань гараад байгаа нь одоо асуудал болж байгаа. За тэгэхээр Монгол орон даяар явагдаж байгаа эрт илрүүлэгт мэдээж бол маш сайн үзүүлэлтүүд гарч байгаа. За олон хүчний эрт үе дээр ноошлж байгаа олон хүмүүсийг одоо хүндрэлээс нь сэргийлэх одоо ийм маш одоо чухал арга хэмжээ болсон. За үүн дээр мэдээж нөгөө л нэг эрчүүд маань бас нэмэгтэйчүүдэд гүйцэхгүй их харьцуулах юм бол их дутуу хамрагдаж байгаа юм тоонууд бол байсан. Тэгэхээр одоо эрт илрүүлэг юунд дээр одоо эрэгтэйчүүд маань бол тодорхой хэмжээнд бол эртсийн хувьд бол муу оролцоо бол бас муу хамрагдаж байгаа гэсэн бол юу анзаарагдаад байгаа л да ер нь бол. Тэгэхээр одоо яг удаа хамрагдаж байгаа эрчүүд дотор ерөнхийдөө түгээмэл яг ямар одоо өвчлөлийн анхшны хэлбэр үүсгэх юм ихээр бүртгэж чинь тийм ээ. За яг эрт илрүүлгийн тоон баримтыг би бол одоо яг сайн бабиг бол мэдэхгүй байна. Гэхдээ Монгол эрэгтэйчүүд бол хамгийн түгээмэл тохиолдож байгаа халдварт бус өвчлөлд зүрх судасны тогтолцооны өвч орж байгаа. За зүрх судасны тогтолцоо гэдэг нь юу вэ гэхээр нөгөө тархины цус харуулт, артерийн даралт ихсэлт, зүрхний одоо цус хомсрол буюу шимэ. Ингээд нэгдүгээр байранд нь зүрх судасны тогтолцооны эмгэгүүд орж байгаа. Хоёрдугаар байранд нь гэх юм бол хавдар орж байгаа. Хавдрын өвчлөл эрэгтэйчүүдэд хамгийн их тохиолдож байгаа өвчлөлийн 2 дугаар байранд. 3 дугаар байранд чихрийн шижийн өвчин. За 4 дугаар байранд бол хоол боловсруулах замын өвчин. Хоол боловсруулах замын өвчинд юу байгаа юм бэ гэхээр нөгөө илэгний өрөвсөл, БЦ вирусээр үүсгэсэн өрөвсөл, за илэгний хатуурал, за ходоодны одоо өнгөц болон одоо гүн шархлаат өрөвслүүд гэх мэтлэнгийн юм өвчлөл 4 дугаар байранд орж байна. За тэгээ 5 дугаар байранд нь бол амьсгалын одоо замын өвчлөлүүд орж байгаа. За Монгол улсад жилд 21 мянга орчим хүн бурхны оронд очдог. За үүний бол нэг 60% нь л эрэгтэйчүүд эзэлдэг. За ингээд бурхны оронд орж байгаа одж байгаа эрэгтэйчүүдийн маань 59 орчим хувь нь хөдөлмөрийн насандаа байна гэсэн тоо баримт гарч байгаа. Тэгэхээр энэ бол магадгүй харьцангуй залуу ингээд хөдөлмөрийн эд хийж бүтээх насандаа ингээд бурхны оронд явж байгаа ийм асуудал. За тэгвэл энэ нас баралтанд хүргээд байгаа шалтгааныг эрэгтэйчүүдэд мөн одоо эхний 5 байрлалаар мөн статистикууд үзүүлдэг. За үүнд нэгдүгээрт нь бол мөн түрүүний ярьсан зүрх судасны тогтолцооны өвчлөл, хоёрдугаарт нь хавдар, за гуравдугаарт нь осол гэмтэл амиа хорлолт орж ирж байгаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол энэ осол гэмтэл амиа хорлолтын тоо бол нэмэгдэж байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь мөн хоол боловсруулах замын өвчин, тавдугаарт нь амьсгалын замын өвчлөл орж байгаа. За хавдар гэдэг өвчлөл байна. За хавдар бол мэдээж одоо бас Монгол улсад одоо бас нэг тулгымцсан асуудал болж байгаа. За тэгвэл эрэгтэйчүүдэд тохиолдоод байгаа хавдрыг ямар төрлийн ямар эрэгтэй хавдар байна гэдээ үзэх юм бол нэгдүгээр байранд элэг, за хоёрдугаар байранд ходоод, за гуравт уушиг, за тэгээд улаан хоолой, бүдүүн гэсний хавдар гэсэн ийм дараалалаар бол одоо хамгийн түгээмэл тохиолдож байгаа 5 хавдар бол бүртгэгдсэн байж байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг нийгэмд тогтсон хордоо хөвшмөл ойлголтын талаар та бас сая зохиос дурдлаа л да. Тэгэхээр одоо манай эрчүүд маань бол юу яадаг тийм ээ өөртөө одоо ингээд дүр бүтээгээд тийм ээ би чинь бол одоо өвдөх хэрэг байхгүй амьдралаа авч явах хэвээр би одоо ингээд имлэг домлоор ингээд явах юм бол одоо юм нэг нөгөө баатарлаг дүр нь байхгүй бол одоо нэг нялцсамхаа одоо нялцгар малцгар одоо тий одоо юу гэдэг нь тий ийм болчихно гэдэг ингээд өөртөө ингээд дүр бүтээгээд ингээд өөрийгөө тэр дүрдээ тоглоулаа явцдаг л да. Үүнээс үүдэлтэй одоо тэгээд имлэг домлоор ордгоогоос үүдэлтэйгээр нөгөө нэг бүр нөгөө удаах үед нь одоо өвчлөлийг олж мэддэг тийм ээ. Бүр одоо нөгөө болохоо байгаад ирэхээр л имлэг дээр очдог. Нэг ийм нэг түгээмэл хандлага багтдаг. Тэгэхээр энд ерөнхийдөө нийгэм тогтсон хөвшинл ойлголтыг бол одоо нэг үе бодох юм бол бас ингээ мэдээлэлээр ингээ хүргээд ерөнхийдөө хүмүүс мэддэг болчихлоо. Тэгэхээр үүн дээр нэмэлтээр яах ёстой вэ гэхлээр одоо нөгөө
албан байгууллага ч юм уу тийм ээ одоо энэ одоо цэрэг цагтаа хүчний байгууллагууд байна эрэгтэйчүүд олноор ажилуулдаг одоо бас нөгөө нийтлэг хэрэгцээнээс хамаарат бас эрэгтэйчүүд олон ажилуулах шаардлагатай байгууллагууд байгаа шүү дээ тийм ээ одоо тэдгээр байгууллага юм уу нэг бол энэ хамаатан садан найз нөхөд эхнэр одоо ар гэрийнх нь байд юм уу те тэр эрэгтэй өмнөг бол яг энэ эрт илрүүлэг үзлэг онцлогоонд одоо хамруулах тийм ээ үүн дээр бас нэг үүрэг оролцоотой ажиллах ийм байгаасаа гэж бол ер нь хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд бас энэ үүн дээр бас юу гэж бодож байна? Ер нь бол энэ эрт илрүүлгийн юун дээр одоо албан байгууллагуудаас одоо яг нэг албаагчтай хамруулъя ч юм уу. Нэг бол одоо ингээд тийм хүсэлт тавьж бас ингэж эрт илрүүлэг дээр очиж байгаа тийм тохиолдол тайвар нь харж байсан уу? Тий, одоо ингээд түрүүний ярьсан тоо баримтаас дараад яриад байгаа. За энэ ерөөсөө Монгол эрэгтэй хүний дундаж наслалтыг бага байлгаж байгаа. Гол шалтгаанд хүрэж байгаа эдгээр өвчлөл тийм ээ хавдар эдгээр нөхцөл байдлаас эрэгтэй хүн ерөөсөө л хитгэн энгийн аргаар л одоо зайлсхийж чадж байгаа. За түрүүний л ярьсан тайрах тамхинаас зайлсхий хэрвээ та илүүдэлж интэй бол биеийн жингээ хас дасгал хөдөлгөөн хий эрүүл зөв хоолтой бай. За альж одоо дүүрэг болон өрхийн эмнэлгүүд зориод очиход бол хоолны зөвлөгөөг өгч чаддаг болсон. Энэ маань өөрөө нийгмийн эрүүл мэнд буюу аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ. За тэгээд одоо тогтмол дасгал хөдөлгөөн өөртөө зориод өөртөө таарсан тэ багада одоо өдөрт 30 минут алхдаг байх. Гэх мэтлэнгийн юм энгийн зөвлөгөө байгаад байгаа юм л да. Тэгэхээр энийг бол мэдээж эрчүүдийнхаа эрүүл мэндийн боловсролыг одоо дээшлүүлэх, сайжруулах энэ мэдээллийг одоо янз бүрийн аргуудаар хүргэх нь өөрөө энэ одоо магадгүй энэ үзэсгэлэнтийн зөрүүг багасгах маш том одоо үүрэг болцоорно гэж үзэж байгаа. За миний хувьд бол Дорнод аймаг, Дорногов аймаг гэсэн аймагуудын эрүүл мэндийн газрын урилгаар очиж зөвхөн эрэгтэйчүүд ажилдаг одоо тэ станц, үгэн шийдвэр, цагдаа, цэргийн энэ газруудад бол эрүүл мэндийн боловсрол болгох тал дээр ингээд одоо сургалтуудыг явуулж үзсэн. Тэгэхээр энэ бол маш одоо үр дүнгээ өгчээсэн юм шиг надад бол харагдсан. Тэгэхээр магадгүй одоо үүний санаа аваад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг одоо тухайн байгууллага болон бусад одоо хариуцсан дэр хүмүүс маань энэ тал дээр одоо мэрэгчлэтнүүдийг авчираад мэдээллийг өгөх юм бол бас эрэгтэй хүн бас өөр дээр анхаарч эхлэх нэг юм одоо алхам болно л гэж бодоод байгаа. Тэгэхээр манай гендер үндэсний орооноос бол одоо эрэгтэйчүүдтэй хариуцсан мэрэгчлэлтэнтэй тэр мэрэгчлэлтэн маань одоо ингээд судалгаа хийгээд бас энэ дундаж наслалтын төлөвлөгөөг бас ингээд боловсруулад холбогдох одоо хүмүүсийн хамт ингээд боловсруулад ингээд бол ажиллаж байна л та. Тэгэхээр манайхаас бол одоо ерөнхийдөө хүмүүсийн олон нийтийн нэг ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлд бол одоо эрэгтэйчүүд рүү чиглэсэн сургагч багш бэлтгэж байна. Дээрээс нь саяны хүрээнд бас ингээд цэргийн анги одоо нөгөө ялгаатай хэрэгцээ шаардлагаас үүдэн одоо энэ эрэгтэйчүүд олноор ажиллаж байгаа газрууд дээр бас энэ нэг хишмэл ойлголт гэдэг зүйлийг бол тайлбарлаад байгаа юм тий. Хамгийн гол нь энэ нэг хишмэл ойлголт одоо өөртөө тэгж дүр бүтээж энийгээ одоо ингээд нэг эрэгтэй хүн маань энэ бол ингээд дүр бүтээх хэрэггүй байна. Яг ингээд очиод одоо эрүүл мэндийн байгууллагт одоо ингээд нэгэн яралтай үзүүлэх шаардлагатай бол үзүүлчихдэг тийм ээ. Энэ нэг сэтгхүүг суулгачих юм бол бас заавалчгүй өвчлөлийг нэг ингээ хүндэрсэн үед ингэж үзүүлэгч гэдэг юм уу цаг хугацаа хожимцоо нь үзүүлж тэгээ нөгөө санхүү болоод ар гэр нөгөө хүндрэлтэй байдалд ордог шүү дээ тийм ээ. Энэ үнд үүдлийг л бас таслан зогсоох чиглэлд бас ингээд олон ажлыг бас хийж хэрэгжүүлээд одоо ингээ явж л байгаа. Тэгээд ерөнхийдөө эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хувьд бол нэг шаардлагатай одоо наад захын анхаарах одоо хамгийн жижиг зүйлийг бол та бас сая хэллээ шүү дээ тийм ээ нөгөө хооллолт хөдөлгөөн гэд ингэ байж. Тэгэхэд үүн донд бас нэг хүн болгоод анзаараад байхгүй ч гэсэндээ эрэгтэйчүүд маань ингээд хүэмэл хийдэг зүйл нь бол одоо стресс менежмент гэдэг зүйл байгаад байна л та тий. Одоо нэг уурлахаараа л
арх уудаг, уурлахаараа л одоо тамхи татдаг ч юм. Нэг бол хямрахаараа сэтгэл нь одоо сэтгэл хөдлөл нь одоо дээш доош одоо яад юм тийм ээ. Ямар нэг реакц гаргахаараа нэг заавалчгүй нэг эрэгтэй хүн чинь тэгэл шууд одоо ингээд стрессээ тайлах гал 100 татдаг ч гэдэг юм уу. Нэг бол гараа сайхан тамхилчаар сайхан болдог ч гэдэг юм уу. Нэг ийм нэг бас нэг хэвшмэл ойлголт, буруу дадал, зуршлаас үүдэлтэй. Одоо маргагийн эрэгтэйчүүдээ одоо нийтлэг одоо ихэнх хувийг л одоо арх тамхины хэрэглээч бас эзлээд байх шүү дээ тийм ээ. Үүн дээр бол яг эрүүл мэндийн яам одоо холбогдох байгууллагуудаас одоо ингээд соён гэгэрүүлэх үйл ажиллагаа тэгээ хууль дүрмийн чиглэлийн хувьд одоо ингээд татвар матвар нэмчт юм уу арга хэмжээг авсаар байгаа мөртлөө яалтчгүй одоо нэг эрэгтэйчүүд маань энэ зүйлийг энэ нэг хорт мод зөрчлийг бас хэрэглээд байна л та. Тэгэхээр яг нөгөө бусад нөгөө түгээмэл өвчнөд бол ихэнхдээ энэ арх тамхи бол холбогдоо явчихж байгаа шүү дээ бас нэг үүд. Гэхдээ яг арх тамхин дээр яг тусад нь авахд одоо яг тамхиг одоо ингэж олон жил хэрэглэснээр хамгийн шууд нэн тэргуунд энэ өвчнөг бол тусах одоо шууд магадaltaй гэсэн нэг тийм анхааруулга бас хүргээд ярилцлага өндөрлөө гэж би бодод байна л да. Одоо ер нь эрэгтэйчүүд эрүүл мэндийн хувьд ч юм бол арх тамхи хоёр л бас хамгийн том дайсан болоод байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг таны анхааруулга. За тийм. Ер нь бол за эрэгтэйчүүдийн маань хамгийн их тохиолж байгаа халдвар тус өвчлөл болон эрэгтэйчүүдийн хамгийн их нас ургаж байгаа шалтгаан зүрх судасны тогтолцоо. Зүрх судасны тогтолцооны эмгэг. За үүн дээр бол артерийн даралт ихсэлт, цус сарвалт. За тэгээд дээрэс нь зүрхний одоо судасны нарийслын улмаас гинт одоо нэг инфаркт, стенок карди гэж ярьдаг энэ эдгээр өвчлөлүүд байна. За эдгээр өвчлөлүүдийн хамгийн том эрсдэл бол ерөөсөө л тамхи. Тэгэхээр тамхи маань өөрөө маш олон бооны хорт бодистой. За энэ нь ингээд цусыг өтгөрүүлэх, цусны одоо судасны хаанд очиж судасны одоо зайг багасгах гэх мэтлэнгээр одоо энэ зүрх судасны одоо хүндрэлүүдийг өгөх ийм нэг шалтгаан болж байна. За дээрэс нь одоо тархалт болон хоолны одоо зөксгүй хоолт. За тэгэхээр нөгөө нэг нүүрс ус, за мүдээж өөх тос, за хансан бүтээгдэхүүн гурил тараас одоо гэх мэтлэнгийн энэ эдгээр одоо хүнсэнд агуулгадж байгаа зүйлүүд. За тэгээд дээрэс нь хүний биеийн жин илүүдэлтэй байх нь өөрөө энэ зүрх судасны тогтолцооны эмгэгүүд явж байгаа. За тэгээд хоолн дээр яригадаад байгаа зөв зохистой хооллолт, тархалт гэдэг маань эргээд нэг хоол боловсруулах замын эрхтний эмгэг гэд одоо бас нөлөөлж байна. Дээрээс нь арх, за мэдээж эрэгтэйчүүдэд хамгийн их тохиолдож байгаа хавдар бол илэг байгаа. Тэгэхээр илэгний өвчлөл, илэгний хавдар өөрөө хамгийн том нөхцөлдүүлж байгаа хүчин зүйл нь өөрөө бас арх байж байгаа. За тэгээд үүн дээр яригдаагүй нэг асуудал нь байгаа нь осол гэмтэл. Сүүлийн жилүүдэд осол гэмтэл амиа хорлолт сүүлийн жилүүдэд ихсэж байгаа. Тэгэхээр нийт нас баралтын шалтгааны 15%-ийг осол гэмтэл одоо гадны шалтгаанд ийм хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. За ингээд энэ нь одоо маш бага наснда, залуу наснда эдгээр одоо санамсаргүй байдлаар амнасаа алдсан нь өөрөө эргээд ерөнхий үзүүлэлтэн дээр очиод нөгөө дундаж наслалтыг багасгаж байгаа. Ийм тохиолдол байна. За тэгээд жилд нэг 145 мянга орчим хүн бол гэмтлийн улмаас одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авж байгаагийн 60%-ийг нь ирчүүд эзэлж байгаа. За дээрээс нь зам тээврийн осолд 15 мянган орчим хүн өртөж байгаагийн 68% нь за бараг 70% нь бол ингээд эрэгтэйчүүд эзэлж байгаа. За мотоцикл унаад явж байгаад аннаас алдж байгаа тохиолдол бол эрэгтэйчүүдээс 13 дахин их. За тэгээд дээрээс нь сүүлийн нэг харамсалтай мэдээ бол амиа хорлолт байгаа. Тэгэхээр 10,000 хүн ам тохиолдож байгаагаар эрэгтэй хүнд 100 мянган хүн 25.2 тохиолдолтой, эмэгтэй хүнд дөнгөж 4.3 тохиолдолтой. Тэгэхээр таны дөрөвний асуугаад байсан стресс гэдэг зүйлнээс магадгүй эрэгтэйчүүд ангижрахта тайлах арга нь буруу. Одоо их хэмжээ хүнд хэлбэрээр стресстэй. За үүнээсээ болж арх тамхины хэрэглээг мэдээж нэмэгдэх нь. Дээрээс нь одоо энэ яригдаад байгаа амиа хорлолтын асуудлууд бол одоо нэмэгдэж байна. За бид бүхэн санаж байгаа сүүлийн үед бол залуучууд амиа хорлсон тохиолдлуудыг бид нэр сошиал медиагээр
янз янзын салбарын хүмүүс мэдээгээр салбарын хүмүүс маань ингээд ямаа болсон тохиолдлуудыг бид нэр авч байгаа. За энэ бол ерөөсөө юм цэвэр стресс бухимдалтай холбоотой ингээд явж байгаа. За тэгэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүнээс юугаараа ялгагддаг юм бэ гэхээр тэр цуснд байдаг эргэлгийн даавар буюу тестостерон гэж даавар байдаг. Тэгэхээр энэ даавар маань өөрөө цуснд хэвийн хэмжээнд байж иж эр хүний оюун бодол, ухаан санаа, аливаа зүйлийг давж гарах, дээрэс нь стресс бухимдлыг одоо яаж гарах тэр асуудлыг шийддэг. Бие физиологийн хувьд бол мэдээж булчингийн мас, ясны хөгжил. За бэлгийн үйл ажиллагаан дээр байх юм бол бэлгийн үйл ажиллагаа хэвээ байх. Энэ нөхцөлийг бол энэ даавар бүрдүүлж өгдөг. Ингээд бид нар энэ стрессийн ер нь хамгийн гол зангилаа нь юу юм бэ гэдэг үзэхээр эрэгтэй хүн яг эрэгтэй хүн шиг амьдарч чадж байна. Бэлгийн үйл ажиллагаагаа хангалттай хийж чадж, үр удмаа үлдээж чадж байна. Тийм ээ? За тэгээд одоо бусдтай зөв боловсон харьцаж, уужуу тайвнаар одоо энэ стресс бухимдлаа гаргаж одоо төвчж чадж байна гэдэг энэ бүх процесс маань ерөөсөө л эрэгтэй хүнд тестостеронтой даавартай холбоотой ийм асуудал. Тэгэхээр энийг бол бид нар эргээд энэ бүх овяг бол магадгүй энэ андрологийн салбарт одоо эрэгтэйчүүдийн салбарт ажиллаж байгаа эмчнэр тухайн эрэгтэйг үзээд энэ ямар асуудал гэдгийг одоо тайлах боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр бол нэмдээж эрэгтэйчүүдтэй бол аливаа асуудал гарвал та бүхэн эмэгтэйчүүдийн эмч гэдэг эмэгтэй хүмүүст очдог эмнэлэг байдаг шиг эрэгтэйчүүдийн эмчнэр маань бол одоо бол бүх аймаг дүүрэгт бий болсон учраас шаардлагатай бол зөвхөн одоо бэлгийн үйл ажиллагаа гэхгүйгээр одоо өөрийнхөө булчингийн мас, төвийн таргалалт байна уу, зүрх судасны эрсдэлт хэр ойрхон байна гэх мэтлэнгийн энгийн зөвлөгөөнүүдийг авах боломжтой юм кабинетууд бүх дүүргийн эмнэлэг, бүх аймгийн эмнэлгүүдэд бол нэгдсэн байж байгаа. Тэгэхээр бол энд үзүүлэх хамгийн бас чухал арга зам байна. Ингэснээр бас өөрсдөө бас эрүүл мэндэд анхаарах бүрэн боломж бол бас бүрдчихэд байгаа юм шүү, тийм ээ. За болоо тэгэхээр хоёулын гэж өнөөдрийн ерөнхийдөө ярилцах хугацаа ингээ өндөрлж гин. Өнөөдрийн манай урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Ингээ үзэгчдээ өнөөдрийн манай хуваалцсан ярилцлагын нэвтрүүлэгт улсын 1-р төвийн эмнэлгийн урлог андрологийн төвийн эмч Мягмар Сүрэн ирж оролцлоо. Манай нэвтрүүлэгт ирдэ оролцсонд танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.